хүчний төрлийн спорт хийж ижил булчингууд нь хүчрэхийг болно. Тэр булчин хүчрэхийг үеж ижил тэр хүнийг амжилтанд хүргэх. Пауэрлифтингийн спортер хичээл тэдэр хүчрэхийг болдог болохоос бодибилдингийн тэр нэг цөөн тооны дасгалуудыг хүчрэхийг болохгүй шүү дээ. Ерөөсөө ангилах юм бол бодибилдинг бол 1-ээс 6 дахь ранг, пауэрлифтинг 6-аас 11 дахь ранг, 12 дахь ранг. Хүмүүс турн ихээр ерөөсөө нүүрс усаа хасах уу, өөхөө хасах уу гэж асуугаад байдаг. Булчин чинь хүчтэй байж ич, булчингийн чинь тэжээгддэг зүйл нүүрс ус. Булчин чинь хүчтэй хан бол нүүрс усаа шатаагаад булчингийн гадуур бие улсын өг чинь шатаал эрэгтэй ч эмэгтэй ч хүн галбар одно гэсэн. Нөгөө нэг олимп болохоор 5 спорт тасагдаал 5 спорт нэмэгддэг гэдэг чинь манайх эрэгтэй л байгаа. Тэгээд одоо 28 он гээл хүлээцтэй л байж байгаа. Тэнцэж пауэрлифтингийн заалан дандаа ирчүүд цуглана гэж байхгүй. 30-40% нэмэгдэж. Яг ойлгоцсон эмэгтэйчүүд бол ерөөсөө бие маш гоё хөгждөг шүү дээ. Хүмүүсэд амар том биетэй очих үедээ хийж тийм буруу ойлголт. Одоо тийм буруу ойлголтыг хаанаас авдаг юм бүү? Тэрийг бол зааланд багшилж байгаа багш нар ч өөрсдөө ойлгодог байна. Ерөөсөө тэр булчин чинь юм өргөж чинь, булчин чинь хүчтэй болж чинь, галбар болж чинь гэдэг чинь эрүүл биенийг гүйцэтгэж. Тэгээс зүгээр хаа гэж инээж агаад 440 кг-ыг өргөхгүй шүү. Одоо штангны голд ороод штангны голд авахгүй одоо залуучууд зөндөөл шүү дээ. За залуучуудыг хэлчихье та. Саглаг бацтай. Ерөөсөө саглаг. Ямарваа нэгэн төрлийн авиаст, урлагийн авиастай ч гэдэг юм. Эсвэл бас нэг спортын авиастай нэг өгөгдөлтэй гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг яг энэ хүндийг өргөөлт энэ паверын юм дээр ер нь бас нэг байгалийн өгөгдөл гэдэг зүйл байх юм уу? Үгүй би тэрийг ойлгохгүй. Ерөөсөө хуу хүний л хичээлөө. Тэрөөсөө өгөгдөлтэй ихэр гайхаад гой биетэй том биетэй залуучууд зөндөөл гэдэг шүү дээ. Тэгээд тэдний өгөгдөл нь хайшаалга болчих. Штангын дор болохоор шалчаагаад байхгүй болчих. Чөрөөс залуучууд орж ирээд тэдрээсээ дийлүүл өргөдөж. Тэгэхээр ерөөсөө л хуу хүний зохион баг. Хэр дуртай, хэр тэрэндээ үнэмшиж бэлтгээд хийж чинь тэр л дээшээ гарна гэхээс нэг жоох оролцож байгаа залуучууд болчдөг. Жишээ 1 сар хичээлээ. 1 сар биш, 1 жил. Одоо би чи 2005 оноос хойш 25 он хүртэл гэдэг чинь 20 жил хичээлсэн. 20 жил хичээлсэн юм бол одоо яриа сууж байгаа шүү. Ухраагаад, эргээ санаад, сандах. Тэгэхээр зүгээр 1 жил хичээлсэн хүмүүс шантраад байдаг. 20 жил хичээлсэн бол тэд нар миний амжилтаас идэвхтэй гаргахад байхад та. Гэхдээ тэр спортчдад дуртай л байна. Одоо хязгаарлалт хичээлтэй шүү. Яг аль хэсгийн булчингууд ер нь пауэрлифтинг хийдэг хүмүүс төлөө хөгжсөн байдаг юм бол? Үгүй ээ. Тэр чинь хүчний 3 төрөлд гэдэг утгаараа бүх булчин жигд хөгжсөн. Бүтэн биений булчин. Спортын тамирчид хичээлэх ёстой гэж уриалаад байгаа юм тэр байхгүй. Тэр булчин дутаа орхино гэж байхгүй. Нороо, чээж, хөл бүгд л олон төрөл. Одоо пауэрлифтинг, бодибилдинг тэнд удаас ерөөсөл хүчний төрлийг л хүчний 3 төрөлдөг л пауэрлифтинг гэж ангилж байгаа юм. Бодибилдинг гэдэг нь болохоор илүү нөгөө нэг галбар биеийн хөгжил талаар. Булчингийн хөгжил тийм. Пауэр нь хүч чадал тийм. Тэгэхээр энэ спортын нөгөө нэг өөрөө тэр чинь одоо жишээ нь бодибилдингийн спортыг бол фитнесийн спорт үгэмэл нэршлэр хэлээд явчих тийм. Манайхаа бодибилдинтэй холж болохгүй л тийм. Бодибилдинг гэдэг зүйлээс л хар цагаан тал гэдэг шиг. Зоочны 2 тал. Пауэрлифтинг гэдэг чинь бие дасан суулт, шахалт, таталт. 3 том булчин дээр ажил. Тэр 3 төрлөөрөө дэлхийн аваргуудаа зохиодог. Та яг анх яг энэ спорт дээр нь яаж танилцсан бэ? Одоо миний үе чинь буцаагаад хойшоогоо ухах нь 2000 оны ихээр чинь манад чинь ганцхан бодибилдингийн фитнесийн 4 зал, бодибилдингийн зал байсан. Тийшээ орвол Нэг л үү? бишээ 4-5 зал байсан. Энэ өөр юм байгаагүй шүү.
хар өрөөс тайхаар Монгол фитнес гэж тодорхой зоонд. Тэгээд тэр үед тухайн үед тэгээд яг л нэг өөртөөхөө журмаар ахнараа дагаад хийдэг гэсэн. Би өөрөө бас тусгай бэлтгэлтэй за тийм хүүхдээсэн тэгэл тэр журмаараа бэлтгэл хийдэг, төрнийгт нэг сунаадаг. Гэр их өргөдөг. Манай авч өөрөө хүндээ өргөлтийн тамирчин хүн байсан. Тэгэхээр аавыгаа дураагаал ер нь цаалтанд л өссөн дөө. Тэгээд гэр чухал дүр гүйцэтгсэн баг. Тэгээд эн чинь холбоо явагдаад энэ миний тэмцээнд орох би сүүлд болсон шүү дээ. 2008 оноос хойш л пауэрлифтингийн спортын тэмцээнд орж ирсэн. 9 онд тэгээд энтгэх рүү Азийн аврагт явсан. Монголд 10 онд анхны Азийн авраг зохион байгуулагдсан. Тэрэнд нь шахалтын төрлөөр төрүүлж 93 медаль авч ирсэн. Тэгэл 10 оноос хойш амжилтаар гараа эхэлсэн. Анхны медаль 2010 онд авч ирсэн. Тэрнээс өмнө бол тэгж тусгаалсан ийм заал, ийм пауэрлифтингийн заалч цөөн байсан. Одоо манайд бол 4 заал байгаа Монголд тийм. Тусгаалсан заалч тийм. Пауэрлифтингийн спорт хичээлтэй тийм. Сүүлийн үед л их хөгжсөн. Одоо энэ Баттулга ерөнхийлөгч маань хоол. Тэрнээс өмнө бол бид нэр бодибилдингийн зааланд буюу зүгээр л нийтийн зааланд тэгээд Хүчний бэлтгэл. тийм. Одоо тэгвэл бүр яг ингээд тий тусгаар. зориултын одоо паверын заал гэдэг. Пауэрлифтингийн тийм нэгдсэн заал байна. Стронгмен клуб байна. Сүлдэр клуб байна. Могол клуб байна. SBD клуб байна. Би одоо танаас нөгөө жишээ нь дасгалын яг нарийн зүйлийг асуух гэдэг юм л да. За фитнесээр хичээлж байгаа хүмүүс байдаг те. Сонирхлоороо зөв бие галбартай байх гэж, эрүүл байх гэж хичээлдэг хүмүүс байна. Гэхдээ пауэрлифтинг хийдэг хүмүүсийг харахаар хөвчлэн яг тэр спорттой дурлсан ч юм уу, яг тэр хүчний спорттой явах сонирхолтой хүмүүс илүү байдаг юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр дасгалын тухайд ч гэсэн, төхөөрөмжний тухайд ч гэсэн ингээд харахад бас арай шал өөр байгаад байна да. Төхөөрөмж хийжлэхэнд өөрөө нэг гэж аахгүй жоохон бат бөхөл байх. Ер нь бол арай илүү тийм төмөр харагдаад байдаг. Ер нь бол тусгаалсан төхөөрөмжүүд бид нар чинь мэрэгжлийн тамирчид тусгай банд нь тусгай эрсэл дээр бэлтгэлээ хийдэг. Тэр нь зориулагдсан төхөөрөмжүүд нөр тэмцээндээ л зориулагдаж бэлтгээд юм. Энгийн хүмүүс ч гэсэн энэ дээр хийн шүү. Тэрнээс тамирчид нь тусгаалсан бэлтгэл хийгээд энгийн хүмүүс нь зүгээр бэлтгэл хийнэ гэж биш. Одоо хоёулаа бэлтгэл хийсэн ч гэсэн та энэ төрлийн бүх дасгалтуудыг хийчээж, эхнээс нь хийчээж тий явцын донд бие чинь галбираа олж өөгчийн шалтгаалж хүмүүс турн ихээр ерөөсөө нүүр сусаа хасах уу өөхөө хасах уу гэж асуугаад байдаг. Булчин чинь хүчтэй байж ич булчингийн чинь тэжээгддэг зүйл нүүр сус. Булчин чинь хүчтэй хан бол нүүр сусаа шатаагаад булчингийн гадуур бие ус өөгчийн шатаал эрэгтэй ч эмэгтэй ч хүн галбир олно гэсэн үг. Тэрнээс тураадаг тусдаа төрлийн дасгал байхгүй. Бодибилдингийн төрлөөр хичээлэхээр эмэгтэй хүн улам галбир болдог шүү дээ. Овоос товоос нь булчинтай бочвол яана гэж хүмүүс асуугаад айгаад идэг. Бүр галбир ордоод фикцтэй биетэй болдог баг. Бодибилдингийн тусгаалсан мэрэгжлийн тамирчид л жоохон тэмцээний үедээ тэр овор тугаар харагддаг боловч энгийн нөхцөлд энгийн үедээ бол яг л хэвэнд хэмжээнд авчдаг. Тусгаалсан дасгал гэдгээл энгийн хүмүүс ойлгодог. Бодибилдинг ч вэ, пауэрлифтинг ч вэ тусгаалсан дасгалтаа нэг сарын өмнөөс 2 сарын өмнөөс хийж эхэлдэг шүү дээ. Тэгжиж булчингийнхаа ялгаатай. Тий, пауэрлифтинг бол ерөөсөө тусгаалсан дасгал хийж баг. Та суун шахан татна, гар, мөр, юу л ийдэн өөр дуртай бүх булчингийнхаа дасгалыг хийж ижил та өв тэгш эмхтэй, өв тэгш галбиртай л болно гэсэн. Энэ спортын ер нь яг үүсэл хүүхэн хэдийн үеэс ихтэй хэрхэн яаж үүссэн бэ? Монголд дэлхийд болохдоор 74 гэдэг лөө 72 гэдэг лөө. 70-аад оны. Тий. Монголд болох төр чинь одоо 30 жил болж байна гэсэн. 95 оноос гэсэн үг бахан тий. Биш 20 жил юм байна. 2005 оноос юм уу? Тий. Энэ Монголдоо шимстэй. Жишээ нь ингэж идэг шүү дээ. Бодибилдингийн спортод хүнийг яг нэг өв тэгш бие галбиртай болгоно. Тэгнэ. Гэт одоо тэр бол бас нэг талаараа хүн өөртөө хөрөнгө оруулалт хийгээд байна шүү дээ. Павер хүчний хотод ирэхлээр яах вэ? Бас ижилхэн шүү дээ. Бодибилдер гэж байгаа шүү дээ. Бодибилдер ч дотороо ч бас л хүч хөөжөж хаашааж уруулжуулах тийм хүчрхийг биеийг бодибилдинг, пауэрлифтинг, бодибилдер гэдэг. Яг тэр шүү.
яг нөгөө нэг өгөөж талаасаа гэх юм уу. За яг мэдээж спорт гэдэг талаасаа тамирчин бол тэр чинь аль болох хүндийг өргөх юм бол амжилт гаргана шүү дээ. Жишээ чөлөө, жуудоо, үндэсний бүх шатар даан хүчний төрлийн спорт хийж ижил булчингууд нь хүчрэхэг болно. Тэр булчин хүчрэхэг байж ижил тэр хүнийг амжилтанд хүргэх. Одоо теннис, уран гимнастик бүгдээрээ тэр хүчний дасгалууд, усан сэтэл пауэрлифтингийн спортер хичээл тэдэр хүчрэхэг болдог болохоос бодибилдингийн тэр нэг цөөн тооны дасгалуудыг хүчрэхэг болохгүй шүү дээ. Ерөөсөө ангилах юм бол бодибилдинг бол 1-ээс 6 дахь анги, пауэрлифтинг 6-аас 11 дахь анги, 12 дахь анги. Пауэрлифтингийн спортыг та түрүү нөө фитнесийн бусад төрлүүдийн нэг гэдэг зөвлөлөө агай гоё хэлсэн мөн тий. Фитнес хоол гэж хэлэх юм бол бусад бодибилдинг, пауэрлифтинг гэдэг чинь гонштой ашиглах пауэрлифтингийн спортод хүчний дээдлтэй. Strongman гэж бас нэг спорт байгаа. 3 ангилах юм бол бодибилдинг, пауэрлифтинг, strongman гэх ангилт. Strongman гэдэг нь илүү өөр гүйцэтгэлтэй, илүү хүчтэй хүмүүс. Чин ангилт. Ийм л 3 төрөл дэлхийд байдаг. Strongman, powerlifting, bodybuilding. Хүчний 3 төрөл. Яг пауэрлифтингийн онцлог нь нөгөө хоёртойгоо харьцуулах юм бол яг юугаараа арай өөр ялгаатай байдаг вэ? Пауэрлифтинг чинь хүчний 3 төрөл суун, шахан, татна. Strongman-ууд нь болох дээр өөр гүйцэтгэхээр хүчээ харуулна. Бодибилдинг болох дээр биений гоо үзэн харах зориулсан. Пауэрлифтинг болохоор хүчний бодибилдингийн тамирчдыг хүчний үзүүлэлтээр оруулж болохгүй л дээ. Бодибилдинг гэдэг чинь булчингийн гоо сайхан хэлбэр тий эрүүл амьдралд талаасаа л орно. Арай жоохон гоо зүй талаасаа гэсэн. Хүч чадал ихээр л ганцхан пауэрлифтинг. Ямар ч насны хүмүүс бүр эмгэг өвгдөөт өсвөр насны хүүхдэд хийгээд зориулагдсан спорт л гэж би үздэг. Өөрийн спорт дуртай болох дээр ерөөсөө л хүчний дэд үзүүлэлтийг бодибилдингийн тамирчдад л үзүүлнэ гэж ер нь бол дотроо бодож байна. 8 настай балчраас 80 настай эмгэн хүртэл гэдэг шиг бүх насны бүх хүмүүс хийж боломжтой гэж байна. Өөрөөсийнхөө бие организм тааруулаад өөртөөхөө хөгжүүлэх булчин дээрээ тусгаалсан дасгалууд аваад тэгэл хийнэ гэсэн үг шүү дээ. Одоо энэ яг нэг хүний бие биш үү те. За энэ нөгөө нэг хүмүүсийн сайн мэд тэр фитнес ч юм уу бодибилдингээр хичээллэхээр бол ингээд нөгөө булчингуудын ялгарл гэдэг юм гарч ирээд. За тэр бол ингээд өөрт нь бас өгж байгаа нэг таашаал нөгөө талаар яг спортыг өгөөж ийн гэж тодорхойлж байна. Хүндийг өргөлтийг хийхлээр бие организм талаас хүнд яг ямар зүйлсүүдийг өгдөг вэ? Одоо чинь та сая хэллээ шүү дээ те нөгөө үеинүүд чангарамж гэдэг юм уу гэх мэтчлэнгээр ер нь хүндийг өргөдөг байх эрүүл байх талаас чинь ерөөсөө тэр булчин чинь юм өргөж чинь булчин чинь хүчтэй болж чинь галбар болж чинь гэдэг чинь эрүүл биенийг гүйцэтгэлж. Тэрнээс өвчтөй хүн орж ирэл эрүүлсэн гээл мэдээч тэр хүн чинь өрөхгүй шүү дээ. Хүн чинь гэдэг чинь өөрөө тодорхой зүйл байхгүй. Хүн чинь гэж бид нар ярьдаг юм л да. Булчингийн чанараас шалтгаалаад өргөнө үхээс хүмүүс хоорондоо ярьдаг шүү дээ. Би тэдэн килограммаар бэлтгэл хийдэг гэдэг. Тэр чинь өмнөх өдрийнхөө идэж ууж байгаа хоолноос амралтаа шалтгаалдаг болохоос яг тэр хүн чингээ тогтмол өргөнө гэж айгүй хэцүү байхгүй тийм боломжгүй. Дэлхийн аварга бол нь улсын аварга оргил амжилттай бэлтгэхийнхаа цэвлийг тааруулж өргөнө үхээс зүгээр орж ирэл би одоо 200 өргөдөг гэл өдөр бол өргөх юм бол тэр бол би бол дийлэхгүй л дээ. Хүмүүс бодох тэр пауэрлифтинг гэхээр маш хүн чингээр хийх ёстой гэж үздэг. Тэр чинь ерөөсөө маш бага чингээр хичээллээд тэр хүн чин руугаа зорж очихын тулд л олон сар, олон жил тууштай, зоригтой системтэй хичээл хийгээл хүсэж байгаа. Хүмүүс олгод 1-2 сар хичээлчээл хүч суучих, 1-2 сар хичээлчээл турна гэдэг шиг л тийм ойлголцтой явдаг юм шиг байна. Тэгж бол болохгүй л дээ. Булчингийн ер нь яг хоолдог юм нь юу гэдэг юм бэ? Булчин юугаар хоолдог юм бэ? Уураг, нүүрс ус, өөхтөс ус хүний бие бүтдэг. Хүчний дасгал хийж байгаа хүмүүс бодох дээр нүүрс усаа босгоод өөхтөс, уураг, нүүрс усаа хансан нүүрс ус авдаг. Тэгэхээр ерөөсөө зүгээр л энгийн хоолой идээд бэлтгэл хийж болно гэсэн. Өдөр тутмынхаа эрдэнэ хоолой тийм. Одоо нөгөө Монгол
За давшаач юм бэ? Монгол болоотой ургаа идээд бэлтгэл хийн гэсэн. Тусдаа бас нөгөө уурга мураа нэмэлт Тийм Монголд нэг үе бодвол бүх төрлийн брендийн бүх төрлийн дэлгүүрүүд ороод ирсэн байна. Хувь хүмүүс зарж байна. Дуртай газараасаа авч байна шүү дээ. Өөртөө тохирсон. Энэ спортын яг өгөөж нь амьдралд одоо за мэдээж эрүүл байх талаас бол өгөөж бол олон байгаа бах тий. А гэхдээ яг энийг бас нэг амьдрал болгоод явах хүн чинь бас нэг амьдарч байгаа юм чинь бас хэрэгцээ шаардлага гэдэг юм байна. Амьдарч байгаа юм чинь ямар ч хүн хүчрэхэг байх хэрэгтэй шүү дээ. Өв тэгш. Маш хүчрэхэг байх хэрэгтэй. Power lifting-ч тэр хүчрэхэг эр хүний бэлэг тэмдэг шүү дээ. Хүчрэхэг гэнэ гэдэг чинь эр хүн өөрөө бие даасан чадвартай. Хүчтэй ба. Тийм хүчтэй л ернээсээ л хүч чадлын юм. Одоо штангны голд ороод штангны голд авахгүй одоо залуучууд зөндөл нь шүү дээ. За залуучуудыг хэлчихье та. Тэгэхээр айгүй хэцүү. Тэр одоо тэгэхээр тэр бүх хүмүүсийг хичээд эсээд гэж бодсон. Эмэгтэйчүүд ер нь хэр хичээлтэй юм бэ? Маш их powerlifting эмэгтэй тамирчид Монголд их ба. Сая мөнгө цул гээд тамирч нь Монголд анх удаага экоп төрлийн дэлхийн аваргын мөнгөн медаль, таталтын мөнгө, суултын мөнгө, нийлбэрийн мөнгө авсан. Энэ бол ерөөсөө эмэгтэй хүмүүсийн Монголд үзүүлсэн оргил тамирчин. Одоо утгагүй тэгэл яригдал эхлэх байх та тэмцээн одоо дууссан одоо Монголд ирж байгаа. Зааланд ирж байгаа хүмүүсийн хичнээн хувь нь ер нь эмэгтэйчүүд байх уу? Үгүй хүүсийн ялгуур байхгүй шүү дээ. Ялгаагүй Тэ тал нь эрэхтэй, тал нь эмэгтэй. Тэнцээс powerlifting-ийн заал нь дандаа ирчүүд зуглана гэж байхгүй. 30-40% нь эмэгтэй. Яг ойлгоцсон эмэгтэйчүүд бол ерөөсөө бие маш гоё хөвчтэй шүү дээ. Хүмүүсийг амар том биетэй очих үедээ л хийж тийм буруу ойлголт. Одоо тийм буруу ойлголтыг хаанаас авдаг юм бүү? Тэрийг бол зааланд багшиж байгаа багш нар ч өөрсдөө ойлгодог байх. Гэхдээ тэгтээ одоо би бол энэ спортын тамирчин биш те. Энэ спортын талаар ойлголтгүй хүн байлаа гэж харахад одоо зааланд байгаа залуучууд таныг ч гэсэн ингээ харахаар айгүй тийм би бэлтрэх хөгжил сайтай байгаа байхгүй. Одоо таны хэлээд байгаа тэр том биетэй гэдэг юм уу том булчинтай харагдаад байгаа байхгүй. Яалтчгүй. Тэгэнгүүт магадгүй хүмүүс бас яна ийм том булчин тавьчих юм шиг үстэй гэсэн бодлыг төрүүлдэг байна. Одоо жишээ миний том булчин чи миний 20 жилийн хөдөлмөр. Эмэгтэй хүний ген, эмэгтэй хүний тэр биений онцлог эрэгтэй хүмүүсийнхээс өөр өд. Одоо жишээ нь хоёр хоромсоо дутууч гэдэг юм уу тий. Тестостероны хэмжээ бага ч гэдэг юм уу тий. Тэгэхээр ерөөсөө тэрэндээ захирахтай эмэгтэй хүн чинь гойлог нарийнхан туранхай байх ёстой гэсэн ойлголт ороод хичээлэх юм бол тийм л болно гэсэн. Тэрнээс зарим нэг тарган эмэгтэйчүүлэлтээ турах гэж орж ирсэн эмэгтэйчүүлэлтээ өөрийгөө андуурч болохгүй л тийм. Тэр чи одоо нөө бочин солилцоо суул анхнаасаа л им ах буюу за би тэр гадаад хэлдэхийг одоо санахгүй. Тийм битээ хүмүүс чинь болох тэр байглаасаа тийм. Тэр чинь харин гоё өв тийш тураахын тулд бүх төрлийн спортоор ялангуяа powerlifting спортоор хичээлэх юм бол яг тэгш галбар болдог. Ямарваа нэгэн спортоор хичээлж байгаа хүн бол тухайн спортынхоо яг өөрт өгсөн тэр үр шим ашиг тусыг мэдчихэд бусдыг уриалдсан шүү дээ тий. Таны хувьд тэгвэл яг энэ одоо power гэдэг спорт хүнд ийм өгөөжтэй учраас одоо хүмүүс хичээлдвэл гэж сэтгэлдээ тээж явдаг зүйл нь. Ийм өгөөжтэй ерөөсөө хүч чадтай бол тэр хүмүүс чинь спортт амжилт гаргана шүү дээ. Одоо жишээ нь Монгол бөхчүүд. Энэ Монгол бөхчүүдийг ялангуяа тэр топ 4 спортынхны powerlifting спортоор хичээлээсэ гэж боддог, уриалдаг. Яг л зохих төвшөнд нь тэр хүчийг хүрэхэд бол powerlifting спортод зогс. Yung хүмүүс бодилтынгийн одоо бойдогоор хичээдэг гэдэг. Тэд нар хүч суулгахгүй шүү дээ. Зөвхөн үзэмж гэр өргөдөг, хүч суулгахгүй, хөндөө өргөлтийнхэн гээд яв. Яагаад гэх юм бол энэ талдаа тэр манай их спортын багш дасгалжуулагч нар зөвлөгөө өгдөг юм шиг.
ойлгохгүй байх гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л амжилт гаргая гэх юм бол одоо ерөөсөө пауэрлифтинг спорт ямар ч насны хүмүүс хичээлж бол. Энийг батлахын тулд би хүүгээрээ ерөөсөө л хичээлүүл. Хүмүүсийн сөрөг ойлголтыг байхгүй болоосоо гэж бод. Одоо пауэрлифтинг спортоор хичээхээр намхан болтгол гин, пауэрлифтинг спортоор хичээхээр өсдгүүл гин, гэмтдэг гин. Харин эсэргээр шүү дээ. Булчин чи ерөөсөө л үе хамгаална, үе чинь чанартай бол өсөөд ургаад гараад. И зөв хоол. Өөр өгөөж гэх юм бол ерөөсөө булчин хүчтэй болж ижил та сайхан амьдрна шүү дээ. Ерөөсөө л өвчин зовлон байхгүй. Бие чирэг ядралт гэдгийг мэдэхгүй. Дуртай спортоор өргөлд нь хүрээд гэж яваад энэ спортоор хичээл гэж уриалмаа. Даанч манай бүгшүүд тэгдэг. Янз бүрийн юм хийж байна. Зөвлөгөө өгдөг хүмүүс байдаг. Одоо энийг л 18 аймагт 21 аймагтай дэлгэрүүлмээр ингээл манай паверын холбоос салбарууд аягүй хөгжиж байгаа. Одоо л нэг сүүлийн 3 жил арай л гайгүй болж байна. Хүүхдүүд энэ спортоор хичээлэхээр Монгол харин энэ ойлголтыг л бирээсээ түгээн дэвлэгдүүлмээр байгаа. Бага насны хүүхд Монголд ирсэн ямар ч спортоор хичээлсэн хориглоод идэг. Одоо өндөр болохгүй хүчнээ дасгалаар хийх юм бол нас нь болоогүй. Тэгэл нэг 18 нас хүрэхээр л одоо чи заалт руу бэлтгэл хийдэг. Тэр 18 нас чи спортын хөгшөсцөн нас шүү дээ. Тэр 18 настай эмэгтэй, тэр 18 настай эрэгтэй яах гэж зааланд ирж байгаа юм бэ? Олимпиад 18 настай, 23 настайдаа төрүүлээд зодог талих гэж байхад Монгол дүнгиж эхэлж шít. Гадаадынх нь бүх амжилтаа гаргацсан байхад Монголд эхэлнэ гэдэг чинь байж болсгүй зүйл. Тэгэхээр ерөөсөө л хүүхдийг багаас нь миний бодлоор орж ерөөсөө л 12, 10 одоо тэр 5 дахь анги төгсөлт нь бүх спорт руу оруулах хэрэгтэй. Би тэгж л боддог. Эрт амжилт гаргая гэх юм бол. Одоо Монголд болох дээр хүчний спорт гэхээр л нэг бүр нэг эцсийн байдалтай тулцсан өнөр зааланд ирсэн. Хамаг юм гүцээчээд бараа юм баг тий. Одоо зүгээр л эрүүл чирэг байх үүднээс бол болно шүү дээ. Эрүүл чирэг. Зүгээр нэг сайхан хүчтэй хүн байх үүднээс. Мэргэжлийн тамирчин гэх юм бол 18 нас ч оройтчихэд байгаа. Чи бодолт 18 настай ирчээд 1 жил бэлтгэл хийх 10 наснаас 12 наснаас бэлтгэл хийгээд 6 жил 8 жил болсон хүүхдүүд чинь шал юм. Тийм байна. Тэтгэд очихоор ингэж байгаа. Бол хөндөө өргөлтөөр хичээд гэсэн спортын мастер хүн байсан. Би өөр олон улсын хэмжээний мастер. Одоо хүүхдээ бэлтгэж хийж байгаа. Өсвөрүүлсэн. Ер нь манай пауэрлифтинг спорт бол насны хязгаарахгүй шүү дээ. Бор багаасаа хичээлдэл. Жишээ нь одоо манай хүү 12 настай. Одоо энэ пауэрлифтингийн спортоор хичээлээ 4 жил болж байна. Та 5 жил болж байна. Манай хүү одоо 9 настай энэ спортоор хичээлээд бас 5 жил болж байна. 9 настай 5 жил 4 настайгаас хичээсэн гэсэн үг юм уу? Одоо хүн болох мэдэндээ одоо нандин уучрал гээд манай охин байна. Дэлхийн аваргын тэмцээнүүд ер нь яг ямар одоо зохион байгуулалттайгаар болдог вэ? Одоо жишээ нь ихэнх спортын төрлөөр болдог. Классик пауэрлифтинг, эквип пауэрлифтинг, хэрэгсэлтэй шахалт, классик шахалт гэж 4 дэлхийн аварга. 4 Аз аварга болдог. Тэгээд номхон 7 орнууд гэхээр нийт бол 1 жилд 10 тэмцээнд зохион байгуулагддаг. Жилдээ юу? Жилдээ. Олон улсын. Мөн тэр чин олон улсад явахын тулд улсын аварга 4 төрлөөр бас зохион байгуулагдсан. Улсаа төлөөлж явж байгаа. Улсаа төлөөлж явна тийм. Таны хувьд яг миний авсан мэдээлэлээр бол 13 удаагийн улсын аварга. Тэгэхээр 13 удаагийн тий 13 удаагийн
дэлхийн аваргын тэмцээнд явсан явсан. гэж ойлгож байна. Тийм 16 оноос хойш байсан. 16 онд алт, 17 онд мөнгө. За дэлхийн аваргаас ер нь 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль авсан байна. Энэ жил 5 сард Норвегид ийм 2 ангиллалд хүрэл медаль шахалтаар талаас нь шахаад ихэвч. Ингээр нийтдээ 9 удаагийн дэлхийн аваргын медальтай гэж ойлгож байна. Тийм. Нэг удаа Японд очиж мултарсан. Ахаа. Ковидынхаа жилийн хасан шүү дээ. Ахаа. Тийм. Тэгэхээр гэтэл нийт оролцсон тэмцээн гэх юм бол нэг 10 гаруй юм байна шүү дээ, тий? Оролцсон бүх тэмцээнээс л медаль авсан. Дэлхийн аваргын. Тийм, дэлхийн аварга. Гэх юм бол. Тэгэхээр тэнцэнээсээ бүгднгээс нь медаль авсан гэдэг. Азийн аваргыг бол оролцуулаагүй шүү дээ, тий? Азийн аваргын бас яаж зохион байгуулагдав? Бас л хийдэг. Жил болгоно уу? Тийм, жил бол. Жил 4 Аз аварга. Жил 4 дэлхийн аварга. Тэгсэн төрлүүд нэг. Хамгийн сүүл та ямар уралдаан тэмцээнд орсон бэ? 5 сарын 7-оос 15 5 сарын 5 сард энэ 5 сард Норвег дэлхийн аваргаас 2 хүрэл медальтай авсан. Өмнө нь дээр 2 алт 4 мөнгө авсан байсан бол энэ жил жоохон муу сул оролцсон 2 хүрэл медаль авсан. Одоо тэгэл дараа жилийн аваргатай тэмцээнд бэлтгэл сургалтаа хангаал явж байна. Сул оролцсон гэж хүрэл медальч одоо хамгийн их хүч хөдөлмөр үн сэнтэйгээр олддог медаль үү? Тий, энэ жил ястаа бүр ястаа бүх хүчээд ажилласан да. Дандаа дөрөвдүгээр яриаар явж байгаа л тэгэл нэг 3-оор орсон. Одоо миний сая 2 хүрэл медаль авахад манай холбооны ерөнхийлөгч Батболго маш их урам зориг өгч, дэм өгч. Ер нь тэр хүн өгчээр медалийн тавцан дээр зогссон доо. Айгүй хүнд ийсэн. Яг тэмцэн дээр очиод гимтцсэн тэгэл гимтэлтэйгээр зуралцаар агаал юу тэр төрүүлдэх юу тэр өөрөө омгших. Хамгийн л байхгүй чиж медаль авсан да. Хамгийн ер нь хүнд оролцсон тэмцээн энэ жил юм байна. Хүнийг бол гимтлэг бол дээрээс маш хэцүү. Урд нь бол ямар ч гимтдэггүй байсан. Жохон анхаарал сарнихад л жохон тиймэрхүү болсон тэгээд. Тэр M2 гэдэг англи нь ямар англи вэ? Жишээ нь юу 50 наснаас дээш гэсэн үг. Аа. 40 наснаас дээш нэм нэг. Та тэгэхээр 50 наснаас дээш байх гэдэг шүү дээ. Гэтэ юуны хувьд яг энэ спортын хүмүүсийн бас нөгөө биеийн хөгжилтэй холбоотой байдаг харагдсан бас арай л өөр байгаа гэдэг тий. Тэгээ хүчний спортоор хичээлсэн хүмүүс авар суудгүй л хийтээ. Та одоо хиттэй юм бэ? 74 оны 10 сарын 5. Тэгээд хамгийн сүүлийн тэр тэмцээнээс 2 л. Одоо ер нь гэхдээ бас тэмцээн уралдааны бас зориул байж байгаа юу? Одоо тэгээд тий одоо жил болгон одоо 1 сарын 7-нд твтэй шахалт улсын аварга болно 26 оны. Тэр тэмцээнээс дарааг нь олон улсад орох тэмцээний эрхүүд нь нээгдэн. Тэр тэмцээний эхний 3-т орох юм бол дараа жил олон улс зохиогдох бүх тэмцээний эрх нээгдэн гэсэн. Эхний 3 байранд орж чадахгүй. Тэгээд 27 оноор л хүлээн гэсэн. Одоо жишээ нь ингээл нөгөө нэг бидний ойлголтоор нийгэм дээрх байдаг ойлголтоор юу гэхээр их спорт гэлдэгдэж штэ тий. Их спортын яг дэлхийн аваргуудад гэлдэнгүүт ягаад ч юм ингээд нэг тийм нэр хүндийн хувьд биш энэ олимпийн төрөл олимпийн бос төрөл гэдгээрээ л ядгаатай байхгүй. Манайх ч нэг олимпийн бос төрөл гэдгээрээ л олимпийн төрөл ихээр жудо, бокс гээл те дөрөв топ спортод манайх илүү хөөгд идэг. Манай спорт ч олимпийн бос төрөлд нь орчдөг байхгүй. Одоо тэгтээ олимпиад орно гэл 18 оноос хойш яригдсан одоо тэгэл ороогүй л шүү дээ. Шахалт бизнесийн төрөл нь шахалтын төрөл нь орно гэл яригдаад байгаа. Нөгөө нэг олимп болохоор 5 спорт тасагдаал 5 спорт нэмэгддэг гэдэг чинь манайх яригдаад байгаа. Тэгэл одоо 28 он гэл хүлээлттэй л байж байгаа. Уул нь 24 онд бас нэлээд яригдчихсэн шүү дээ. Ороогүй тий. Тэр нарийн бол мэдхгүй олон улсын юмыг бол тий холбоо дуудана л. Нийтдээ 10 гаруй дэлхийн аваргын тэмцээнд оролцоод 9 медальтсан байна гэдэг бол яхааргүй бас энэ чинь амжилт маш том амжилттай тий. Тэнгүүт юу гэдэг жишээ нь нэг дэлхийн аваргад хичнээн улсаас тамирчид оролцсон юм байна. Олно шүү дээ. 24-өөс 46 улс оролцсон шүү дээ зохион бол тий.
Ер нь 46 улсаас доош олцохгүй шүү дээ. Тэгээд тэр дэлхийн аваргын тэр мэдээллүүдэнтэй сайтн дээр олдсон улс тамирчдынхаа тоогоор бүгд мэдээлэл нь гарчдаг шүү дээ. Тэгэхээр тэр сайтуудаас мэдээлэл авсан бол яг тодорхой хэмжээгээр яг тамирчдынхаа тоог одоо санахгүй юм. Яг тухайн тэмцээн болоход нь тайлбарладаг байхгүй. Энэ тэмцээнд тэд улс оролцсон, тим жингээ ангил, тим эрэгтэй, тим эмэгтэй гэж бүх наривчлсан мэдээлэл тавьдаг л да. Тэгэл ороод мартчихдаг л. Жингүүд гэж бас яг одоо Жин, нөгөө найман бүхий үшгээд төрлүүдээр явчихдаг тий. Эмэгтэй 6 жин, эрэгтэй 8 жин байна. Та яг хэдэн 59, 66, 74, 83, 93. Би 93. Тэгээ хасах 105, хасах 120, нэмэх 120. 8 жин гэнэ. Одоо ер нь пауэрлифтинг спортоор дэлхий дээр ямар улс манлайлж байна? За жигдэхэндээ ер нь монголчууд бол ихний 3 тал. Сайн байна шүү дээ. Сайн. Тэгвэл би пауэрлифтингийн спортыг маш хүчтэй хүмүүс, өөрөнгөсөн зорилготой хүмүүс манлайлж, оролцож явдаг гэж л үздэг. Тэгээ бүх спортын суурь нугасаа бүх спортоор хичээлдэг хүмүүс энэ спортоор хичээл хийсэй гэж боддог. таны яг дээд рекорд нь хэд вэ? Аль төрөл нь вэ бас? За би цамцтай шахалт буюу куб төрлөөр 200 улстай бол 277.5, дэлхийд бол 200, миний хувийн амжилт 82.1. Шахалтын төрөлд бол улстай бол 217.5, дэлхийд бол 212.1. 212.5 шахаж би дэлхийн аварга болж байсан 16 онд Америкийн Техас. Тэр нь Монголын насан хүрэгчдийн 3 төрөлтэй анхны алтан медаль болж ирсэн шүү. Хүмүүс ярьдаг л да тий. За хүүхдийг ч юм уу ямар нэг хүн байнга тэмцээн уралдаанд ороод явах юм аа. Одоо медалийн хоббитой юм уу гэдэг ч юм уу бас нэг сүргээр харах жоохон тал байгаад байдаг. Гэтэл яг мөн чанартай ялангуяа тэр олон улсын тэмцээн дээр Аз төв дэлхийн давцсан дээр гарч байгаа хүн яг ямар зорилготойгоор тэнд очсон байдаг гэж та өөрийгөө сорих гэж очиж байгаа шүү. Би Азад би дэлхийд ямар өөрийнхөө ийм мэрэгчлэнэгтэй нөхдүүдийнхээ аль төвшөнд байна гэдгийг зорих гэж очиж. Тэр хүмүүсийн тэр одоо медалийн дандаа дадаал гэдэг нэг юм ойлгохгүй хүмүүс ч одоо тэгэл спорт ойлгохгүй хүмүүсд ярих авах л да. Тэрсэж өөрийнхөө ур чадварыг дээшлүүлээ, эвгүй үхийг мэдээ, орчноос сольж бэлтгэл хий. Би тэр орны тамирчдыг илүү юм байна. Биднээс тэнд очиж бэлтгэл хий гэж өөрийнхөө цаг мөнгө зарцуулаад явж байгаа хүмүүс л оргилд нь хүрнэ өгөхөөс зүгээр л нэг Монголд л байгаад ах юм бол бид хөгжихгүй шүү. Спорт гэдэг чинь ерөөсөө хамтын бүч. Энэ дэлхийн бүх тамирчдын хэмжээнд очие гэвэл тухайн улс орныхын тамирчдын бичлэг, тухайн улс орныхын тамирчдын ээжээж болж байгаа хоолунд хэрэглэл бүгдийг судлаж бид нэр нэг алах нь өгөхөөс зөвхөн Монголдо би ганцхан тэмцээнд орно гэх юм бол хөгжихгүй л. Аль болох олон тэмцээнд аль болох туршдаг, хуримтлуулж, аль болох ихийг бүтээхэд бол их л зүйл хийх хэрэгтэй. Медалийн тоо, медалийн онцлогоо сонир биш шүү. It's just so hard trying to judge everything. Well, there's a lot to look at, isn't there? I mean, you're a referee. You're out there on a regular basis. Yeah, and There's a lot to look at. You know, and sometimes the angle, because of the lights, the angles don't look the same, and people don't realise it can be tough. Анхны дэлхийн аваргатаа яваад ер нь медаль аавна гэдэг тэр мэдрэмж бол бас Өстой гоё. 16. хэзээ ч мартагдахгүй тий. 16-нд чинь бид нар Америк руу 44 л явсан. Өө бас Тий. Тэгээд би Open төрөлд ганцаар алтан медаль авсан. 17 онд гонигтай болсон. Би мөнгө авсан. Виз манай тамирчдын виз нь гараагүй. Би ганцаараа 10 жилийн виз дарагдаад тэгээд ганцаараа явж ирсэн. Тэгэл нөө хил усгуун зовлон тэнд л тохиолдсон да. Миний цүнх буцаагаад Монголд ирсэн. Би тэнд ямар ч хэрэгсэлгүй тэнж буусан. Монголоос тэнд Бацэнгэл гээд нэг тамирчин битээр орсон. Америк. Тэгээд тэрнийхээ хэрэгслийг аваад тэмцээнд орж идэв. Тэгээд нөгөө зооныхоо тамирчдыг
хям чадаагүй тэгээд 200 хуваагдаад би төрүүлчтэй л гэж утсан гараад ирсэн чинь Японы тамирчин төрүүлдээд би 2-оор гараад ирсэн. Бүр ингээд хамгийн ахмад насны англи нь яг хит гэж явдаг. Эм 3, эм 4. Эм 4 нь Эм 4, эм 3. 10 насны ангилтай байдаг байхгүй. 10-10-аар тийм тий. Тэр чи эм 4 гэдэг англи нь юу юм баг Датаас тийш. Үг тэгээд тэмцээн Байна тийм үү. Тамирчид бол байна. Тэр хүмүүсийн одоо жишээ нь бас та зүгээр яг нэг танин мэдхүү сонирхолтой байх болоо гэдэг үднээс би сонирхоод байна та. Жишээ нь 70 настай хүмүүс ухаалах юм бол одоо жинжингээрээ бас юунууд нөөр л байгаа байна. Өргөж байгаа. Тэр хувь хүний өргөж байгаа чимүүд нь өөр. Тэнгүүд жишээ нь за нэг 80 орчим килограмм ер нь ийм штэ. 40-с дээш насных нь Open Angling буюу насанд хүрэгчдээс илүү бясалтай байдаг штэ. 40-с дээшүүд нь Тэ бүх насаараа хийцэн. Дөнгөж хичээж байгаа хүүхдүүд бид нар биш шүү дээ. Тэгэхээр тэднэрээсээ бид нар илүү. Одоо жишээ нь би 2024 онд 23 онд Open Angle-д ороод Кадас 3 төрөлтөөр төрүүлсэн шүү дээ. Одоо би бол Open Angle-д л Монголдо үзтээ шүү дээ. Дэлхийд зүгээр л M2-т орчдөг болохоос нөө жоохон гарны бэртэлтэй байгаа. Тэгээс би Open Angle-д орсон шүү дээ. Open гэдэг нь насанд хүрэгчтэйгээ дэлхийд л үзнэ гэсэн үг шүү дээ. Насанд хүрэгчтэйхээ тэмцээнд л Монголд орно гэсэн үг шүү дээ. тэрнээс яг нэг одоо тэдэн насны гэдэг тийм англиар бишээр тий. Ер нь бол шууд насанд хүрсэн нэг бол би хамгийн тийм хүчрэхэг хүмүүстэй л үзье гэсэн тий. Хүмүүс бодох дээр мастер анги гэхээр за эднэр гэж боддог. Тэд нар чинь хамгийн хэцүү хүмүүс байдаг байхгүй. Дэлхийд ч гэсэн. Бүр яг өөрийнхөө хийж чаддаг юм болсон хүмүүс байгаа шүү дээ. Анх заалгаад 1 2 3 жил болоод орох гээгүй. Одоо яг л хүчин суугаад нэг 6 7 жил болоогүй. Тэд нар чинь бүр миний бодоор 20 жил өргөцсөн үнэтэй л тэр хүмүүс 2 3 жил хичээл хүмүүс үзнэ гэхэд чи бодтой туршлага. Тэгээ булчингийн хүч, зохион байгуул, сэтгэл зүй гэх. Бүхэн бид нар давуу. нөгөө нэг авиас хөгшөрдгөө гэдэг шиг юм биш үү тий. Тэр чинь бүр ингээд биеийн хөгжил гэдэг юм чинь тууштай байгаа л ах юм бол хөгжөөл яваад байдаг. Хөгжөөл дээш яваад байна шүү дээ тий. Тийм учраас хөгшөрч биш хөшөж өгтээ гэдэг үг байдаг байна шүү дээ. Энэ би тэрийг сая 2 хүрэл медаль авахтаа л байсан. M2-д очиод би тасархаа төрүүлэндээ гэж утсан чинь надаас хүчтэй хүмүүс тэнд байна. Хараад биширж байгаа. Өө энэ чи эднэрийг настай хүмүүс хөгшөө хүмүүс би өөрөө мундаг гэж бодож болохгүй юм байна гэдэг. Тийм ерөөс бодож болохгүй юм. Болдогч. Та ер нь дахиад одоо хичнээн жил өөртөө байгаа гэж бодож байна. Одоо тэгээд явнаа яа. Одоо нэг 5 6 жил бол хүүгээ насанд хүртэл хичээлнэ хичээл. Манай хүү 12 настай. Тэгээ хүүтэйгээ цугл бэлтгэл хийж байгаа. Би дасгалжуулагч гэх юм бол хүүгийнхаа л дасгалжуулагч байна да. Шавны гэвэл хүү маань. Шавны гэвэл миний хүү ах хоёр. Тэр хоёроо бэлтчих. Бусд нь бол дандаа миний хамтрагч нэг зорилготой л хүмүүс гэсэн үг ш. Би эндээ тусдаал дэмжээл ингийн тгий ийм бэлтгэхдээ ингээ чи би энэ дээр алдчихээн чи энэ дээр алдчихээн гэд нарийн ингийн хүмүүсээ ойлгохгүй зөндөл зүйлүүд байна л да. Тэрийг л би эндээ зөвлөхийг л тэрнээс тийм нэг дасгалжуулагч болох хэмжээнд бол би өөрийгөө үүссэн гэж боддог. Шавнэр бэлдэн гэдэг чинь айгүй өөр ойлголттой. Тэр бүх хүний өмнөөс үүрэг хариуцлага хүлээж тэгэхээр бол миний хувьд бол арай л болоогүй гэж үздэг. Өөрөө бүх зүйлдээ хүрээгүй гэж өөр хүмүүсийг бэлдэнэ гэж маш хэцүү. Миний хувьд би бол өөрөө тийм бодолтой болох дээр одоо хувь шав, энэ миний шав, би шав бэлдэж чинь гэж боддог. Гэхдээ манай ер нь яг энэ паверын тамирчид их тийм даруухан байт юм байна тий. Би одоо танаас ингээл одоо жишээ тэр дэлхийн аваргын тэдэн алт, тэдэн мөнгө, тэдэн хүрлгээд тэгэнгүүт хөөх гэмээр байгаа байхгүй. Энд чинь бас бүхэл бүтэн дэлхийн авраг шүү дээ. Энд чинь улс орныхоо нэрийг бас тодорхой хэмжээнд гаргаж л яваа тамирчид үсттэй. Одоо тэгэл бүх хүмүүс л хүчний спортыг бол мэдж байгаа. Бүх спортын тамирчид мэдж байгаа. Одоо тэгэхэр ч одоо юу ярих вэ ямар? Би л ганцаараа амар өөрийнхөө дуртай тэмцээнд очиод
төрүүлсэн биш бус хүмүүс бүгдээрээ амжилт гаргацсан. Надаас илүү хүмүүс өндөөл юм. Тэгээ амжилт гаргаад медаль ингэртэй зүгээд эх орныхоо төрийн талбайг нөмрөөд ээж байхдаа тодорхой хэмжээний бас өөрөө бахархах ч юм уу тийм сайхан сэтгэл төрний үстэй ямар ч хүнд Тий. Өөрөөрөө ч үстэй Монгол улсаа гээд бусдаа сурч байгаа болох дээр төрийн тулд явахаар л гоё. Тэнэсэж би чадчихлаа, би мундаг гэсэн ойлголт олон улсын тэмцээнд дээр ямар ч хүнээс гарахгүй л тий. би гэсэн ер нь бодол байдгүй юм байна тий. Бид л гэж бодох юм тий. Монгол л гэж бодох юм тий. Ер нь гэхдээ яг ингээд хүн амьдарж байгаа нөхцөлд бол шантрах гэдэг юм бүр олон юмн дээр ажиглагддээ шүү дээ ер нь тий. Бүх одоо ямар ч нөхцөл байдалд хамаагүй ямар нэгэн асуудал гаргах юм бол шантрал гэдэг зүйл бол яалтчгүй айгүй хүчтэйгээр орж ирдэг нэг хүчин зүйлсүүдийн нэг болчихлоо л да тий. Тэгэхээр энэ дээр бас юу гэдэг хүн шантрахгүй байх тал дээр спорт тэр дундаа бас яг энэ нөгөө хүндийг өргөлтийн нөлөө гэж байдаг болов байлгүй яхаа. Би Танд одоо чинь шантарч яаж үзсэнгүй шүү. Одоо би өдөө зэрэгтэй болчлоо. Би бүх ангиллыг дүүцэх надад чадвар байна. Ер нь шантарч үзээгүй юм. тийм байна. Тий. Ерөөсөө өнөөдөр илүү ихийг өргөх юмсан, өчигдөр өргөснөөс илүүг л өргөх юмсан гэсэн иргэншилтэй заалтанд бэлтгэлт. Тэгжиг найз нөхөдтэй залуучуудад зөвлөх өгдөг. Ер нь хүчний спортоор хичээлсэн хүмүүс тэг шантрах тухай ойлголтод байх. Энэ амьдрал дээр хэр ажиглагдах вэ? Амьдрал дээр гарч ирж байгаа асуудал. Амьдрал одоо. Яг спортод бол та угаасаа хизээ шантрааг байх нь шүү дээ тий. Тэгэд спорт шантраагүй юм чи амьдралд юу гэж шантрах? Усны юу юм бэ гэж. Спорт ч өөрөө л амар юм. Одоо ер нь яг хамгийн ойрын хугацаанд зорж байгаа. Ерөөсөө л энэ жил улсын аврал шүү дээ. 127. Улсын аврагтад бэлдээд зориулаад одоо жоохон эвжлэхээ хэлэх чинь гаранда энэ одоо 2 сарын дараа гэдэг чинь нэг 14 бэлтгэлийн дараа л улсын авраг боллоо. Тийм байна. Гадагшаа тэмцээн уралдаанд явхад ер нь одоо шинэ зардал мөнгөний тал дээр яадаг вэ? Тамирчид өөрсдөө Угаасаа юу? тий өөрсдөө олимпийн бус төрөл болох дээр ерөөсөө л тамирчид улсаас ямар нэгэн байхгүй шүү дээ. Та бүхэл зардлаа, бүхэл бэлтгэлийнхаа бүхэл туршид зардал мөнгө гаргахаа та хувь хүн өөрөө л Нэг одоо жишээ нь дэлхийн аваргын тэмцээнд оролцоход хэдийхэр зардал авах вэ? одоо хөдөлთა авахд чинь доотлол нь 3 сая. За 2 сая 500. Тэгэл тэр нэг хураамжуудаа өгөхөд чинь одоо 7 сая. Зүгээр зардал мөнгө буудал муудалтай гээл тэ. Тэгэнгүүт та одоо жишээ нь ингээд өөрөөсөө тэр хэмжээний зардлыг гаргаад дэлхийн аваргын тэмцээнд явчлаа шүү дээ. За тэгээд амжилт гаргаад ирчихлээ. Тэгэнгүүт яг тэр хэмжээний зардлаа дэлхийн аваргынхаа одоо шагнал урамшууллаар нөхчт юм яг одоо тэр нөгөө нэг улсаас улсаар бие тамир спортын орооноос олох төр хувилаад мөнгө өгдөө. Алт мөнгө хүрлэхэд нэг л удаа. Дээдлэн 3 сая, доотлон сая төгрөг нэг удаа. Тэгээс бид тийм улсаас тийм шагнал урамшуул байхгүй. Мөнгө нь тэгэхээр одоо чинь дэлхийн аваргын тэмцээн нөөрөө тийм шагналтай энэ төр гэсэн юм байхгүй. Олон улсын тэмцээн шагнал өгөхгүй. Медаль өрөмжл. Бид нар өөрсдөө хоббигоор танд харин тий яг наадах жил асахгүй даа. Бид нар өөрсдөө дэлхийн бүх хүмүүс л хоббигоор оролцож тийш явж юм чи шагнал урамшаад гэсэн олон улсын тэмцээн дээр нь бол олимпийн бус төрөл өгөхгүй. Манай төр засгаас бол дэмжихгүй шүү дээ олимпийн бус төрөл гээд. Тэрэн дээр жоохон тиймэрхүү л хэд. Одоо тэглээгээд ямар өөрөө дуртай, өөрөө хоббитай байж. Тэгүү. Амжилт гаргах нь чухал та. Гэхдээ бас тодорхой хэмжээнд амжилт нь үнэлэгддэг байвал бүр гоё чухал үсттэй. Тэр тогтолцоо
одоо Монголд байхгүй л шүү дээ. Олимпийн бус төрөл гэдгээрээ. Олимпийн төрөл гэдгээр бол ордог бол яа сар олох нь одоо тэтгэлэгтэй олимпийн манай топ төрлийн тамирчид байна шүү дээ. Энэ юу нэг пауэрлифтингийн спортын төрлөөр хамгийн том амжилтыг гаргасан Монголын тамирчин ямар хүн байт юм бэ? Одоо Хөлбөмбөрийн Баатар Содон Бэлчээ олимпийн алтан мөнх хүрэл шахалтын төрлөө. Гэтэ тэр олимпийн төрөл гэж байгаа нь болохоор нөгөө пара олимп. Орго гэд манай тамирч 93 би түрэн хэлээд байна. Дэлхийн дараалсан 4 удаа. 4 удаа ингээд. Чимэд Цэрэнбэн дэлхийн аваргын 2 алт 4 мөнгө. Алтан гэрлэн дэлхийн аваргын 3 алт 3 мөнгө. За бусдыг нь бол санахгүй байна. Та болохоор дэлхийн аваргын 2 алт 4 мөнгө 2 хүрэл. Тэгэхээр ч одоо бүр ингээд нөгөө хошоо ясан эсмэс ингээд Таны хувьд одоо яг мэрэгжлийн тамирчин гэдэг одоо нэртэй одоо тэр цал хэрэгэмтэй явж байгаа хүн ямар үед илүү хийж байгаа ажилласаа энэ спортоос урам зориг авдаг вэ? Хүүтэйгээ ажиллаж байхдаа л урам зориг авдаг те 12 настай миний хөө пауэрлифтингийн спортоор хичээж байна. Эндээ бүгдийг суудагч юмшин заа тэр мэдрэмж айгүй гоё байдаг. Бусд хүмүүст бол яг л би ажтаа хийгээл зөвлөхөө өгөөл явж байгаа. Тэр чи үе тэнгийн хүүхдүүд байна тий. Зүгээр танихгүй хүмүүст юм заахад чинь урам зориг авах нь одоо юу л бол. Би нөгөө таныг тэмцээн уралдаан дээрээс бас тодорхой хэмжээнд урам авдаг юм болоо юу? Тэр чинь бол тэмцээн уралдаан дээр очиод тэн чинь урам аавна гэж байх уу? Тэр чинь юм сурах гэж очиж. Өөрөө сурцах гэж очиж. Мэдхгүй зүйлээ харж, мэдхгүй зүйлээ өндөр түвшний тамирчтайс асууж мэдхгүй зүйлээ ойлгох гэж очих болохоос тэмцээн дээр очиод би урам авч ингэж сурахгүй. Би бас яг ингэж бодлоо л доо. Дэлхийн аваргын 9 удаагийн медальтай хошоо аврах хүнээс яг энэ зүйлийг асуумаар санагдлаа л да. Ямар тамирчин амжилт гаргах юм бэ? Сахилга боцтой. Ерөөсөө сахилга. Одоо хүмүүс надад та ямар уйтгастай амьдрд юм бэ гэдэг шүү дээ. Заал гэр. Би тэр зорьсон юмд л хичээж байгаа болохоос миний амьдралд яг миний дотоод хүн бод би айгүй гоё амьдрт. Бэлтгэл хийлээ, ядарлаа, ирч хүч авлаа, унтаж амарлаа, бэлтгэл хийлээ, амарлаа. Хажуугаар нь би бас холбооны үйл ажиллагаандаас оролцоод пауэрлифтинг холбооны шүүгч болсон. Шүүгч хийдэг. Олон улсын нөө. Олон улсын шүүгч биш. Зүгээр л Монгол улсын шүүгч. Монголдоо юу? Ааха. Олон улсын шүүгч би өөрөө хийхгүй гэж үзсэн. Олон улсын шүүгч бол гадаадд тэмцээн уралдаан шүүн өөрөө амжилт гаргаагүйж олон улсын тэмцээн шүүнгэж авахаар зүгээр л нэг тийм Монголдоо хөгжүүлээл Монголынхаа хүүхд салуучуудыг дортой холбоо өмсөн үүднээс. Олон улсын тэмцээний уралдаан тэмцээн шүүж байгаа шүүгчд маш хэцүү. Өөрөө бүр зодог тайлсныхаа дараа л болъё гэж. Тэр цаг хугацааг ер нь хизээ гэж харж байгаа бай зодог. Одоо утгагүй байсан тий. Тэгтэл бас тодорхой цаг хугацаа байгаа тий. Бирээс чамайг асуухаар бодож эхэлж байна. Бирээс энэ тухай боддоггүй шүү дээ. Та тэр ер нь амар аюу гоё тийм стресс багтай амьдрд юм шүү дээ. Ямар нэгэн зүйлийг бодоол тэрэндээ шаналал гэдэг. Үгүй тийм байхгүй. Харин тийм юм байна. Тэгээ сая л бодлоо шүү. Би одоо хизээ зодог тайлах юм бол. Хүн ер нь яагаад спортоор заавал ямар ч хамаагүй спортыг заавал пауэрлифтинг гэхгүй спортыг ямар ч хамаагүй төрлөөр хичээлдэг байх ёстой гэж боддог вэ? Би эрүүл чирэг ээжижл усын орны хөгжин, эрүүл ээжижл тэр хүн амжилтанд хүрнэ. Ерөөсөө цаг заваа зоригтой байх юм. Би өөрөө бас чөлөө цагаараа шатар тоглох дуртай. Гар тудаанаар хичээлэх дуртай. Тэгэхээр ерөөсөө л хүн өөрийгөө л тархийг, өөрийнхөө биеийг ажилуулж хийж өстой нэг 70 хүрнүү, 80 хүрнүү цоглох л тийм. Тэрнээсээ зүгээр ажил амьдралтаа дарагтаад өглөө ажил, орой гэр их юм бол тэгэл эрүүл мэнд талаас бас тийм хичээлдэг хүмүүс олон байх юм бол улсын хорон ч гэсэн сайхан хөгжиж шээ. Юм үзсэн тийм. Та ер нь яг энэ спортоор хичээлээд нэг тодорхой хэмжээний за энэ цэгт хүрнэ гэдэг зорилго бол хүн болгонд тавьж байгаа бох тий. Тэгмээ та яг тэр зорилготоо одоо хүрч чадсан уу? Хүрч чадаагүй. Би нэг оп ангилдаа нэг 2 дараалал төрүүлч өмсөн гэж зорилго тавиад явсан.
дараалж төрүүлж чадаагүй тэгээд Гэтэ нэг бол төрүүлдэггүй тий. төрүүлсэн. Одоо тэгээд энэ ч бас л дарилт хийн гэж бодоод байж байгаа. Гэхдээ яг энэ спортын өөрийнх нь бас нэг онцлог нь ч гэдэг юм нөө явн чангардаг болтлоо Тий, жоохон юу болоогүй гэж. болоогүй л гэж бодож байна. Гэтэ тэгээд болцсон бол одоо тэгээд тэр өдрөөл тэгээд зодод тавьж. Ер нь яг танихаар шүү. Ямар хүнийг тамирчин гэж тодорхойлгоо та? Яг тэр нэ зорилгоо тодорхойлоод би энийг хичээлмээр байна гэж спортоо сонгож авсан үнийг. Тэгээ тэрэндээ тууштай. Тий. Одоо жуудагийн тамирчид гинөөх жуудагийнхан бол тэр чөлөөт рүү орохгүй шүү дээ. Үндснээ бүхийнх нь яг л үндснээ бүхтэй л шүү дээ. Тэр шиг ерөөсө пауэрлифтингийн тамирчид нэг л дурлж орсон бол жуудагийнхан ч үндснээ бүхийнхэн ч ингийн хүмүүс ч нэг пауэрлифтингээр дурлж хичээлэх юм бол гардаггүй шүү дээ. А бус хүмүүс бол гараад явчихсан. Манай спортоос бол нэг дурлаад ороод ирэх юм бол гарахгүй. Тийм гоё шүү дээ. Одоо хүний биед байх ёстой бүхэл чанарыг л төвлөрөл тэгжш тэр өөрөөсөө хит хүн чинь бүрээ. Тэгээс зүгээр хаа гэж инээж агаад 440 кг-ыг өргөхгүй шүү. Харин тийм. Сая Монголоос тэр дэлхийн аваргын алтан медаль авсан сая Полак 440 кг-ыг нуруунд дээрээ тавьсан. 440 кг. Бараг хагас тонн гэсэн үг шүү дээ. Тэгвэл энийг л өргөчөөгүй шүү дээ чинь. Тэгэхээр ерөөсөө сэтгэл зүйн маш төвчээр шаардлагатай. Тэгвэл тэр тамирчдын бэлтгэл, энгүүний бэлтгэл хоёр чинь бас хоорондоо ялгаатай. Тийм ба. Тамирчдын бэлтгэлээ хацаад сэтгэл санаагаар тийм хүмүүс зөндөө. Би юм өрөх гэж ирээгүй штэ. Би хүн жингээр өрөхгүй штэ гэл. Тэр чинь ерөөсөө л усыг заагдан дасгал хөдөлгөөнийг хийж хүн чинь нэмдэг болохоос хамгийн хүчтэй сэтгэл зүйн гэвэл пауэрлифтингийн тамирчдаас л гарах. Бүр хүчтэй нь биднээс л гарах. Тиймээс тийм сул хүмүүс хүн чинь өрөхгүй байх. Яг нийтлэг ойлголтоор бол бид нэг фитнес бодибилдингийн спортыг бол нэг үе бодох юм бол маш түгээмэл мэддэг болчлоо шүү дээ нийгэм даяараа тий. А пауэрлифтинг гэдэг яг энэ хүндийг үргэлтийн тал дээр бас би өөр дээрээ жишээ аваад үзэхэд ойлголт бол надад маш бага байдаг байсан байна. Тантай ярилцаж үзээд ямар гоё тийм үү гэдэг их олон зүйлсүүдийг бас мэдэж авлаа л да. Тэгээд өөрийнхөө мэддэг чаддаг. Тэгээд яг энэ спортод бас өөрийнхөө амьдралын цаг хугацааг зарцуулаад энэ хэмжээний амжилтыг гаргаад явж байгаа нэр хүнээс энэ спортын мэдхүйтэй бас танилцаж чадсан да. Маш баяртай байна. Манай нэвтрүүлгийн баг хамт олонны урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. Магадгүй ирээдүйн 20 30 жилдээ хэдэн жилд ч юм төлөвлөсөн бодож тээж явж байгаа бүх хүсэл зорилго нь биелээд хүссэн тэр бүрэн дүрэн амжилтанда хүрээсэй гэдэг ярилцлага тавья да. Тэгээ хамгийн гой зүйл нь юу гэхээр энэ спорт өөрөө бас ингээд явн чангардаг гэдэг шиг ингээд цаашдаа ч гэсэн үргэлжилсээр ер нь нас ахих тусам илүү их амжилт гаргах магадлал нэмэгдээд идэг гэдэг утгаараа би таныг бас дахиад илүү их амжилтуудыг гаргаасай гэж бодоод байна л да. Тэгээд зорж байгаа бүх зүйлд амжилтсаа. Баярлалаа. Болцсон. Тэгээ яг юм хэлчихсэн. Хамгийн хүчтэй сэтгэл зүйн гэвэл пауэрлифтингийн тамирчдаас л гарах. Бүр хүчтэй нь биднээс л гарах. Сахилга боцтой. Ерөөсөө сахилга.